2016 оны 8 сарын 1-нд би бас ажлаа хүлээж авсан. Тэгээ ажлаа хүлээж аваад хамгийн дөрөнд орсон асуудал бол ер нь өнөөгийн нөхцөл байдал ямар вэ? Малаж хүн салбарын хувьд, газар тариалангийн салбарын хувьд, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл энэ хоршооны асуудлаар Монгол улсын өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг тодруулах гэж бид хичээсэн. Энэ чиглэлээрээ салбарын эрдэмтэн мэрэгддэг ажилтнуудтайгаа болсон хүчнүүдтэйгээ маш олон удаагийн уулзалтуудыг хийж бас газар дээр нь очиж ажилласан олон уулзалтууд бий. За тэгээд дээр нь энэ өнөөдрийн бидний дэвшүүлэн тавьсан зорилтуудыг хангах, зорилгоодыг биелүүлэх гар хөл болсон 21 аймгийнхаа харьяа газруудтайгаа уулзаж тэнд ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдийн болсон хүчний байдал, ажлын нөхцөл байдал, ажиллах техник, тоног төхөөрөмж, орчин нөхцөл нь ямар байгаа юм. За ер нь салбарын яам, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, саяны бидний дэвшүүлэн тавьсан тэр эрүүл хүнс, эрүүл Монгол хүн хөтөлбөрийг хангах, махс үүний анх дугаарын, атрын 3 дугаарын, үйлдвэрлэл 2100, мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр, малын удам хүчлийг сайжруулах хөтөлбөр гэдэг ингээд бидний дэвшүүлэн тавьсан томоохон зорилтуудыг хангах чиглэлээр аль хэр уялдаатай ажиллаж байгаа юм бэ гэдгийг газар дээр нь очиж үзэх зорилготой бид 21 аймгаараа яваад дууссан. Монгол улсынхаа баруун зүүн, хангай, гав, төв гээд бүхэл бүсэд байдаг аймагуудаараа орж орон нутгийнхаа мэрэгчлэтнүүдтэй уулзаж санал бодлын сонсож газар дээр нь ажиллана. Эндээс бол нэг л зүйл ажиглагдаж байгаа юм. Ер нь бид 1990 оноос хойш хүнсүдээж хөнгө үйлдвэрийн салбарт хуучин ахмадуудынхаа, хууччуулынхаа, аав ээжийнхээ, өвөө эмээгийнхаа хийж чаддаг байсан бүх зүйлийг хийж чадгаал болчихлоо гэж харагдаж байна. Нөхцөл байдал. Дээр нь хариуцлах хяналтын дэндүү хариуцлагагүй, хяналтгүй, замбраагүй, сахилга батгүй юм байдал ажиглагдаж байна. Зарим газрууд маань бол үйл ажиллагаанд дэгдэрсэн сайхан яамныхаа бодлого, засгийн газрынхаа бодлоготой үйл ажиллагаанууд нийлээ сайхан өөрсдийнхөө боломж болцооны хүрээнд ажиллаа маш сайхан авч явж байгаа газрууд. Зарим газрууд маань бол ерөөсөө зүгээр урсгалаар төрийн юм, миний юм биш гэсэн байдлаар ханддаг. Төрийн юм чи дэндүү хүүтэн сэтгэлээр ханддаг. Жишээлбэл манай Өмнө Говь аймагт нэг тэрбум төгрөгийн сайхан услааны систем 3 жилийн өмнө байгуулж байгаа өнөөдрийг хүртэл юуж ашиглахгүй байж байгаа. Тэгээ сайд очиод үзэгдэг, очиод үзэхээр та трактор компаниар туслаач яг заадаг. За би ямар аж ахуйн нэгж туслах вэ гэхээр манай тариа тарих хүн байхгүй гэж. Гэхдээ тэгээ яах юм? Гэх жишээний ийм асуудлууд байна. Яамнаас олгосон тэр трактор, комбайн, техник, агрегатуудыг зөв зүгээр очоо эсклаатанд аваачаад хураачихсан, хашаанд аваачаа хураачихсан 3-4 жил, 4-5 жил болцсон. Бүр зэвэрхийн зэврээ, дэвдэрхийн нэвдрээ, тонхын тоноод хайцсан тохиолдлууд ч хүртэл байна. Жигтэйхэн өндөр үнэтэй төслөөр бараг 200-300 мянган долларын үнэтэй том Японы том зөөврийн лаборатори ажилладаг том машин авчирч чад нэг ч хөдөлгөөгүй аймагуд байна. Энд улс мөнгө төлсөн. Энэ ямар хариуцлагагүй ямар байдал яваад. Энэ бүхнийг засах, сайжруулах, сахилга батыг сайжруулах ажлууд байна. Дээр нь дөнгөж ажил аваад байж хахад Монгол улсын төвийн 3-4 аймагаас бусад бүх аймагуудад малын галчуулах бүх өвчин гарлаа. Шүлхий, мялдсан, цэцэг, гоц халдвартай өвчнүүд, олон улсын хорой цээртэй өвчнүүд Монгол улсад гарч ирсэн. Тэгээ энэ бүх чиглэлдэр бол засгийн газар яамнаас яаралтай арга хэмжээ авч бас Оросын холбооны улсад санал тавьж маш богино хугацаанд өвөл хавар намаргүй ажиллаж ийж бид манай малын эмчнэр энэ дэр зүтгэсэн. Манай мал эмнэлэг үржлийн нэгжүүд, манай харьяа газруудын өвчин гарсан, манай мал эмнэлэг үржлийн газрын хамт олнууд өдөр шөнөгүй ажиллаж ийж дээр нь улсын онцгой комиссараас шуурхай ажлын хэсэг зохион байгуулж Монгол улсын шадар сайд бас онцгой анхаарч ерөнхий сайд санхүү эдийн засгийн дэмжлэг, хүн хүчний дэмжлэг үзүүлж манай яамны дэд сайд, савлаа сайдаар халсан ажлын хэсгүүд гарч маш богино хугацаанд энэ малын вакцинжуулалтыг хийж амжилттай хийж дуусгасан. Өнөөдөр бид бүрэн хяналтанд авч чадсан. За өнөөдөр 2 аймаг дээр бол 2 аймгийн 2 суман дээр хорой цээрийн дэглэм бууруулах, хоног тоолох үйл ажиллагаа явагдаж. Гэхдээ малын өвчин бүрэн дарагдсан уу? Бүрэн дарагдаагүй. Энэ тэнд очин цоочин өвчин гарч ирээд. Энэ болгонтой бид яг газар дээр цаг алдалгүй шинжилгээг нь хийж тодруулаад малынхаа эмчилгээ үйлчлэгийг хийж. Энэ юунаас үүдэлтэй? Энэ үнэхээр дэндүү хариуцлагагүй энэ вакцины асуудал. Чанартай чанаргүй вакцины асуудал. Монгол улсад хөлдөө вакцины оруулж ирээл
чанартай сайн вакцинтайгаа болоод Монгол улсынхаа хэмжээгээр тараацсан юм байна шүү дээ. Тэгээд за одоо юу гэдгийг Ховд аймагт, Сүхбаатар аймагт, Дорнод аймагт, Хинтээ аймагт, Төв аймагт вакцин хийцэн л гэдэг. Вакцин хийцэн газраас чинь дахиад өвчл сэтрээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг шалгаад үзэхээр чанаргүй вакцин хийцэн. Нөгөө хөлдөө вакцин хийцэн. Тэрийг энэ тэндгүү тараагаад тавьчихсан учраас энэ тэндгүү бөмбөг дэлбэрч байгаа юм шиг малын өвчлүүд сэдэрч гарч ирээд байна. Энэ бол улс орны эдийн засгт маш их хохирол учруулж байна. Энэ олон одоо мэрэгчлээ болсон хүчнүүдийн манай энэ салбарынханд бол маш их хүндрэл хүчил учруулж байна. Бид бол баруун бүсээ эрүүл үсгээ зарласан байсан шүү дээ. Эрүүл үсгээ зарлаад тэндээс махны экспортоос тодорхой хэмжээгээр эхэлж гисэн явж итэл Монгол улсын түүхэнд урд өмнө гарч байгаагүй бог малын мялзан өвчин гэл гараад ирж байгаа. Тэгтэл энэ мялзан өвчин 2016 оны 10 сард бид илрүүлсэн. Тэгэхэд 2015 оны 8 сард энэ бог малын мялзан өвчин онцлогдсон л байгаа байхгүй юу. Тэгээд нуусаар агаад баг бүтэн жил нуусаар агаад нөгөө халдварын тархац хүрээ нэмэгдээд эдийн засгийн учрал бод тохирол нэмэгдсэн хойно бид шинжилгээ тандал судалгаа хийж илрүүлж явж байгаа байхгүй юу. Энэ үед нь бид шинжилгээ судалгаа хийж тандал судалгаа хийж илрүүлж аваад тэгээ маш богино хугацаанд тэр вакциныг оруулж вакцинжуулалтыг нэгээд одоо ингээд нэг юм хүрээ нэмэгдээ хяналтанд авч чадж байгаа байхгүй юу. Энэ хооронд ч улс оронд ямар их эдийн засгийн хохирол учрал ард иргэдэд малчтад ямар хэмжээний хохирол учрал. Энэ бүх асуудал бол ерөөсөө хариуцлагын асуудал хэрэгтэй. Тэгээ өнгөрсөн 4 жилд одоо энэ яамны удирдлагууд одоо дэндүү одоо бас сэтгэлгүй хандаж ирсний илэрхийл бол энэ л дээ энэ малын өвчлөлийн асуудал байхгүй. Тэр вакцины тендерийн асуудлыг бөөн бодлоо байна. Одоо энэ бүхнийг бол бид Оросын холбооноос хамт шийднэ. Оросын холбооноос үндсэндээ манайд одоо 10 орчим тэрбум төгрөгийн вакциныг Монгол улсад өгчлөө. Буцлагууд тусламжны хөнгөлөлтөд үүний хүрээнд. Тэгээ бид ах トゥ угийн энэ сайхан найрамдалт харилцаагаа сэргээгээд урд өмнө бид бас Оросын холбооны улстай мал эрүүлжүүлэх хөтөлбөр дээр хамтарч ажиллаж байсан туршлага байдаг л байхгүй юу. Сүүлийн 4 жил тасарсан. Тэгээ энийгээ бид эргэж энэ муу тасарсан энэ уламжлал энэ харилцаагаа сэргээж байгаа бас их сайхан үйл явдал болж байгаа. Оросууд маань маш их сэтгэл хангалуун байгаа.